7 хоногт юу болох вэ гэдгийг харцгаая. Нэгдүгээр хөл бөмбөгийн агуу тамирчин Роналдо Португал болон Чехийн Европын аваргын тоглолт болсноор Европын аваргад 6 удаа орж буй цорын ганц хүн болох юм. Роналдо рекордыг биш, рекорд хүнийг дагна. Хоёрдугаарт 2024 оны хамгийн урт өдөр хамгийн богино шөнө болох үлээ. Энэ өдөр нь Улаанбаатар хотын цагаар 6 сарын 21-ний 4 цаг 50 минутад болох юм. Энэ онцгой өдрөө шинэ юм сурч үр бүтээлтэй өнгөрүүлээрэй найзуудаа. 3-дугаарт олон улсын олимпийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 6 сарын 23-ны өдөр тэмдэглэдэг ба 1896 онд хамгийн анхны олимп болж байсан. Энэ удаагийн Парисын олимпик гэхэд ердөө 38 хоног үлджээ. Таны амьдралд олимпиад орох боломж олдвол ямар спортоор хүч үзэх вэ? Коммент сект бичээрэй. Дөрөвдүгээрт олон улсын йогийн өдөр болох юм. Энэхүү өдрийг 6 сарын 21-ний өдөр тэмдэглэдэг ба 2014 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Зөв галбар цэгцтэй сэтгэх чадварыг цогцлоодог йогчдоо баярын мэнд хүргэе. 5-дугаар 6 сарын 20-оос 23-ны өдрүүдэд гадаад монголчууд маань онлайнаар сонгуул өгөхөөр бүртгүүлсэн бол өөртөө ойрхон элчин сайдын яамд очин сонгуулдаа идэвхтэй оролцоорой. Ингээд та бүхэндээ энэ 7 хоног болох зүйлсийг танилцууллаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.